Бацгаана үзэгчдээ бие нэвтрүүлгийн маань цоо шинэхэн дугаар эхлэгээд яг одоо бэлэн болоод байна. Манай энэ удаагийн зочноор Улсын драмын Эрдмийн театрын жүжигчин залуу уран бүтээлч Мягмар Сүрэн маань оролцож байгаа. Сайн байцгаана уу. Үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан танд мэдээж маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлэгтээс урьж оролцуулсанд баярлалаа. Тэгэхээр би хамгийн түрүүнд танаас асуухыг хүсэж байгаа нэг асуулт байгаа л да. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон бэ? Хэн нэгэн танд нөлөөлсөн үү? Эсвэл та багасаа үнэхээр жүжигчин болохыг л ингэж хүсэж мөрөөдөж ирсэн үү? Энэ талаараа үзэгчдээ ярил. Ер нь одоо хүн болгол багтаа их урлаг соёлын юутэйсэн гэж сонирхолтой байсан гэж ярьдэн штэ. Миний хувьд ч гэсэн ер нь бол адилхан 10 жилтэй байхдаа л ер нь 10 жилийнхаа сургуулийн урлагийн наадам гэж бүх юмд нь оролцоод явж байдаг гэсэн. Гэхдээ яг л жүжигчин болъё гэж шийдсэн юм маань болохоор би яг төгсөөд зураачаа ингээд орж исэн байхгүй. Эхлээд үү? Тий. Тэгээд төгсөөд нэг 2 жил зураачаа ангидаа сурж явж байгаад явцдаа манай нөгөө соёл урлагийн сургуулийн үүдэнд нэг зарлал гарсан байсан. Тэрний юу вэ гэсэн чинь мюзиклийн ангид шинээр ангид элсэлд авч байна. Тэгээд багш Наранбаатар Батнайрамлэгт 2 багшлан гэсэн нэг тийм зарлал уншаа. Надад тэр багш нар нь айгүй мундаг санагдаад тэгээд би энэ 2 хүнээс ингээд юм суралцсан гэж бодохоор надад арай бүр тэр нь илүү гоё байсан л та. Тэгээд ер нь бол орё гэж шийдсэн. Тэрнээс яг жүжигчин болъё гэж бодож яваад тэгээд тэрэндээ ингээд зүтгээд ч гэдэм үү те одоо нэг багасаа тэгж мөрөөдөөд гэсэн нэг тийм байхгүй. Гэхдээ ер нь бол багтаа бол урлагийн юунд бол илүү сонирхолтой байсан урлагийн чиглэлд. Тэгээд тэр ч утгаараа ер нь зураачаалыг гэж шийдэжсэн баг. Зураачаар шалгалт өгөхөд очиход л нөгөө ингээл бүх одоо мэрэгчлэр шалгалт өгч байгаа хүмүүс байждаг байхгүй. Тэгэл юмаа бэлдэж байгааг хараад надад жүжигчин гэдэг мэрэгчлээс гээд бүх төрлийн мэрэгчлийг шингээсэн айгу гой мэрэгжил юм байна да. Тэгээд хүн болгон тэр аргийн хүн болгон гэд сонгоо зориглоод орж чаддгүй. Тэгээд тэр чутгаараас надад бас татагдчихл байсан. Яг бүр шийдсэн нь гэхээр яг тэр мюзиклийн ангид шалгалт авах гэж тийм шинэ анги нэгдэж гин гэдэг тэр зарлал баг миний амьдралыг өөрчилсөн баха. Зөв та маш зөрөгтэй шийдвэрсэн байна. Миний бодлоор би ч гэсэн жүжигчин мэрэгжилтэй хүмүүс маш их чадвар шаарддаг, маш хаг зав шаарддаг. Ер нь айгүй шаардлага өндөртэй мэрэгчлүүдийн нэг юм болоо гэж бас боддог. Тэгэхээр танаа гэр бүлээс ямар нэг уран бүтээлтэй холбоотой тэг хүн байдаг уу? Ямар нэг зурх авьяастай нэг өлөгцөн байсан болоод зураач болохоор шийдсэн байсан уу? Ер нь ягаад анх зураач болно гэж бодчихсон бэ? Яг гэр бүлд тийм урлагийн хүн бол байхгүй. Гэхдээ нөгөө нэг манай аавын ахыг хөгжмийн зохиолч байсан гэж ярьдаг. Тийм. Гэхдээ би уулзч үзэж байгаагүй. Тэгэхээр бол нэг тийм надад гэр бүлээс л нөлөөлсөн хүн бол байхгүй. Зураач болно гэдэг нь болохоор би ер нь амар нөгөө нэг бас л багасаа л зурдаг тийм байсан. Тэгээд 10 дугаар ангидаа штэ нөгөө сонгон гэдэг анги гэд хичээд нэмэгдэж ордог гэсэн штэ. Тэгэхэд би нөгөө нэг зургийн сонгонг сонгож сурч ирсэн байхгүй. Тэгээд тэр маань надад нөлөөлсөн баг гэж бодож байна. Гэхдээ бас нөгөө нэг хус дизайн гэдэл тэр тал руугаа айгүйх юутэй байж байгаад бас шалгалт өгөхөд би ер нь амар шууд огцсон юм шиг. Тийм байна. Гинт шийдвэр гаргасан. Тэгээд одоо бодохоор яг тэгтээ яг нөгөө нэг шалгалт бүртгэл гээд очиж хаад ингээд ангиуд нэрүүд байдаг хгүй уран зураг, хувцс дизайн, монументал, монгол зураг гэл уран баримл гэл ингээд зөндөө олон ангиудын ингээд нэрнүүд байсан. Тэгээд би нөгөө нэг бүртгүүлэх ангиа харж агаад тайз дэлгэцийн зураач гэж байсан байхгүй. Тэрийг хараад надад тайз гэл бодохоор л нэг тэг цаанаасаа л нэг тийм гоё санагдаад тэгээ юун тэр нэг хувцс дизайн байсан. Тэрийгээ бүр хайцсан. Тайзны зураач ангид орж ирсэн. Тэгээд тэндээ 2 жил сурж агаад мюзиклийн ангид ороод, жүжигчний ангид ороод тэгээд давхар сураад төгсчихсэн. Зөв. Тэгэхээр 14 жилийн өмнө одоогоос сая 14 жилийн өмнө юм байна л да. Найруулагч Наранбаатарын найруулсан Хайрын виз гэдэг драмыг ер нь мэдгүй хүн, жүжигийг мэдгүй хүн ховрахаа. Тэгээ би ч гэсэн өөрөө бас тэрийг тухайн үед дурлж сонирхож исэн хүмүүсийн нэг л дээ. Тэгэхээр энэ талаар та яриа. Энэ хятадтай болсон л да юу вэ гэхээр би театрт ороод удаагүй
студ анги гэж байдаг. Манай улсын драмын эзэмшин театр маань эхлээд хүн элсүүлж авахдаа студ ангид шалгалт авдаг. Залуу уран бүтээлчдийг аваад тэр студ ангидаа 2 жил одоо байсныхаа ажиллаж байсныхаа эцэст бас шалгалт өгөөд дахиж шалгалт өгөөд тэгээд жинхэлдэг байгаа. Тэгээд би яг төгсөөд театртаа шалгалт өгөх байсан боловч жирэмсэн байсан байхгүй. Тэгээд гэтээ бас өгсөн жирэмсэн ч гэсэн тэгээ их хөвчлээ гэдэг хааш. Тэгээд өгөөд мэдээж жирэмсэн үнийг авахгүй. Гэтээ би нэг туршлага хоримтлуулны нэтэр яг л тухайн үед бас төрчөөд яг намайг 2 жилийн дараа штэ төрсний дараа тэгээд шалгалт дахиад авахар элсэлт авч ингээд студ ангидаа элсэлт авч ингээд тэгээд би шалгалт өгөөд тэнцээд ороод удаагүй байтал одоо нэг театр маань хуучин жүжигүүдээ сэргээж тавьдаг тийм зүйлүүд байдаг аахгүй сэргээж тавьсан жүжигүүд байдаг тэрнтэй мөн адил хайрын эзэг сэргээж тавих болоод тэрийг манай шинээр орсон студ ангийнхан маань ажиллахаар болсон тийм нэг аз завшаан тохиосон. Тэгээд бид нар шалгуулад би Сүндрийн дүр дээр ажиллахаар болчихсон тийм. Тэгээд харин жүжигтэй студ ангид байхдаа тоглосон. Тэгвэл 2019 онд тоглосон хайрын жүжиг биз таны хувьд ер нь ялгаатай тал зөндөө байсан л да мэдээж цаг үе өөрчлөгдсөн дээрээс нь найруулагч нь өөрчлөгдсөн гэд тэ Батолд гээд гизд төгсөж ирсэн шинэ найруулагч Тайсан сая Фауст жүжигийг найруулсан Батолд найруулагч маань манай жүжигийг найруулсан байгаа. Би нөгөө нэг өмнөх жүжигийг үзээгүй. Гэхдээ бид нар нөгөө нэг шинжил тавьж байгаа болохоор бичлэгийн ч юм уу тэ архиваас үзэх боломжтой байдаг. Гэхдээ би нөгөө нэг юм үзчихээр нэг тийм дуурайх гад ч юм уу эсвэл нэг тийм юмд баригдчих ч юм уу гэсэн айцтайсэн болохоор үзээгүй. Тэгээ нөгөө дөнгөж театрт орсон байсан болохоор надад аюух айц байсан. Би за би энийг яах бол гээл өмнө нь маш мундаг жүжигчд маань тоглолцсон тий. Ганц зэгчийн тоглосон роль дүр байсан. Тэгэл яана би одоо тэр хүний ингээ гой мундаг гаргацсан юмыг би одоо яах бол гээл аюух айцтайсэн. Гэтэ би яг өөрийнхөө нөгөө нэг үзээгүй нь ч болсон байх гэж бодож байгаа. Тийм үзчихсэн бол бас нэг тэрэндээ баригдаад байх магадлал байдаг л та. Яг тийм биш үү. Дөнгөж сая та хэллээ Фауст гэсэн. Фауст Анна Каренина одоо л сүүлийн үед ирчээ авсан уран бүтээлүүдийн нэг болоод байгаа. Тэгэхээр та энд дөр бүтээсэн болов? Анна Каренина жүжиг маань сая 28 удаагийн тоглолтыг маш амжилтаар тоглоод бүтэн сарын турш тоглоод ингээд амжилттай дууссан байгаа. Тэгээд би энэ жүжиг дээр нөгөө Бэцигийн найз гэдэг нэг жижиг дүр байгаа. Тэнд ажилласан байгаа. Тэгээд ер нь бол театрын залуу уран бүтээлчид бүхэл тоглогдож байгаа жүжиг уран бүтээлдээ олонний хэсэг, мас бүхэл зүйлүүд нь ороод явдаг. Тэр мөн адил би ингээ олонний хэсэгтээ ороод давхар Бэцигийн найз гэдэг дүр дээр гарсан баг. Та мэдээж бас бүсгийн зураг сэмэх жүжигт дүр бүтээсэн байдаг. Энэ талаараа ярил. Энэ нас их азтай гэлээ. Юу яасан? Энд чинь бас намайг дөнгөж театрт бас ороод хайр эзэн өмнө штэ. Өмнө нь тавигдсан жүжиг. Тэгээд театрт орсны анхны жүжиг гэж хэлж болно. Тэгээд энэ болохоор Нарангоо гэд одоо жүжигийн маань гол дүрийн Архаа сайдын одоо хоёр дахь эхнэр
Ер нь бол нууц амраг. Тийм дүр ахгүй. Тэгээ энэ юу гэхээр энэ нөгөө үлзий төгс гэж зохиолчийн зохиолтой. Яг зохиол дээр бол ийм дүр байхгүй. Энэ дүр нь болохоор манай ерөнхий найруулагчийн одоо нэмж бичүүлсэн ийм тийм санаагаар бичүүлсэн ийм дүр байгаа тийм. Тэгээд би бас их хацтай тэрэнд сонгогдоод орсон байгаа. Дөнгөж театрт ороод. Тэгэхээр энэ дүрийг бүтээхэд одоо танд гарсан хүндрэл бэрхшээл нь яг юу байдаг вэ? Дүр бүтээх гэхээр ер нь амар айгаад байдаг шүү дээ. Дүр бүтээн гэж ярихаар нөгөө нэг ер нь аль дүр бүтээн одоо нөгөө нэг ямар ч хүнтэй дүр би тэр нэг дүрийг бүтээсэндээ гэж боддгоо ахaltaа их дандаа нөгөө өөрийгөө гоолж тэ дутуу байна гэж хурцлж явдаг. Дүр дээр ажилласан гэж ярих нь хэцүү байдаг. Тэгээд хүндрэлтэй зүйл гэх юм бол ер нь нэг тийм миний яг хувь хүнээс шал ондоо болохоор жоохон хэцүү байсан. Тэгээд дээрэс нь нөгөө нэг дөнгөж орж ирсэн болохоор үүрэг хариуцлага их өндөр өөрийгөө тэгж хараад нөгөө нэг хүмүүс яаж харах бол за би одоо нөгөө дөнгөж орж ирсэндээ за одоо би энийг ингүүл яах вэ гэж айгүй их тийм айдсайсан. Тэгээд ерөнхий найруулагч Наранбаатар манай багш Наранбаатар агш маань надад их зааж зөвлөж исэн. Тухайн үед тийм одоо ийм шүү тийм шүү энэ дүрийг ингээрээ тэгэрээ гэл тэгэл ажилласан да. Бас 2016 онд зөвхөн тайз гэхээс илүү дэлгэцийн уран бүтээл бас тоглож исэн байлээ. Тэгэхээр энэ талаараас ярил. Энэ болохоор би бас яг дөнгөж төгсөөд анхны дэлгэцийн гол дүрийн бүтээл. Энэ нөгөө нэг Александрийн төгсөө 2 ахын маань бүтээл. Гэр бүлийн сэдвтэй их сайхан кино байдаг. Энэнд яаж орсон бэ гэхээр бас төрөөд удаагүй манай хүү чинь нэг ойч хүрээгүйсэн юм аа. Нэг 10 сар мартай байсан үе. Тэгээд маа нөхөр жүжигчин мэрэгчлээ. Тэгээд маа нөхөр энд кинон тоглохоор болоод тэгээд киноны уншлаг гэнэдрээ гэл явж исэн. Тэгээд нэг өдөр ирээд манай нэг гол дүрийн эмэгтэй олддгүй. Тэгээд проб авах гэж байна. Хэнийг чи санал олгооч гэд хэлээд гисэн. Хин байдаг лээ. Хэнийг дуудах уу? Чи хин гэж бодож ин гэ надаас асуухт нь би очиод өгчээл та би. Тэгээд би проб өгөөд тэгээд тэнцэжсэн. Тэгээ анхны уран бүтээл болохоор алдаа дутагдaltaй юм их байсан. Гэхдээ энэ уран бүтээл намайг одоо мэрэгчлэрээ те дахиад цаашаа ингээд их явах хэрэгтэй юм байна гэж урам зориг өгсөн тийм уран бүтээл болчихсон. Яагаад тэгэхээр нөгөө нэг төгсөөд дөнгөж би яг төгсөхдөө төрсөн байхгүй юу. Тэгээд нөгөө нэг мэрэгчлэрээ яг ажиллаж чадахгүй хүүхдээ хараад гэртээ суужсан. Тэгэл ер нь аль ингээд цаашдаа за ингээд хүүхдээ бодоод ч юм уу те ингээд хүүхдээ хараад ер нь бай. Тэгээд илүү жоохон мөнгө төрхний ажил хийч гэдэг юм тийм бодол амар төржсэн. Тэгээ нөгөө нэг дөнгөж төрсэн эмэгтэй хүний нөгөө нэг тийм стресстэй үе байдаг шүү дээ. Яг тийм үе байсан байхгүй. Тийм болохоор миний ингээд бодлыг өөрчилсөн бас тийм гоё уран бүтээл болж ирсэн. Тийм миний анхны гол дүр. Таны бодлоор тайз дэлгэцийн уран бүтээл бүтээхэд хэцүү байсан уу, ажиллахад хэцүү байсан уу, эсвэл дэлгэцийн уран бүтээл дээр ажиллахад илүү хэцүү байсан уу? Ер нь аль нь илүү сонирхолтой байсан бэ? Хэцүүгээс гадна сонирхолтой юу? Ер нь бол яхаа жүжигчин хүн бол альж талд хөврөх чадвартай байх хэрэгтэй. Чи ямар ч уран бүтээл хэцүү юу вэ? Тэгээ сонирхолтой ч юу вэ? Тэгээд миний бодлоор болохоор яхаа театрын уран бүтээл бол илүү юм амьд байдаг л та, амьд харьцаатай. Тэгээд алдах эрх байхгүй. Кино бол мэдээж маш их хүч хөдөлмөр олон хоногийн тий кино баг артл гэж өчнөө юм байгаа. Гэхдээ нөгөө нэг монтаж гэж нэг юм байдаг шүү дээ. Яхаа нөгөө нэг алдаа гаргасан чи дахиж давтах боломж байдаг. Тайзны уран бүтээл бол тийм алдаа гарах эрх байхгүй. Дахиад тэргээ засаад явах эрх байхгүй. Тэгэл тоглосон бол тэр чигээрээ дуусгах хэрэгтэй ч юм уу тийм байдаг. Тэгээд яг тийм биш шүү тий. Тийм болохоор яг нэг тэр нь гоё яасан, тэр нь сонирхолтой, тэр нь хэцүү гэж хэлгээд бол хэцүү. Тийм байна. Тайз дэлгэцийн уран бүтээл яалтчгүй алдах эрх үнэхээр байдаг юм байна.
Таны талаар ер нь нэлээд уншсан л та би. Тэгэхдээ та нэг юм нод юм байлээ. Нуугч яг хав дэлгэрэнгүй хэлдэггүй. Энэ болохоор ар гэрийн байдлын талаар мэдээллийг дэлгэрэнгүй хэлдэг юм байлээ. Тэгэхээр би иш нэвтрүүлэгт маань та өөрийнхөө ар гэрийн талаар сайхан дэлгэрэнгүй ярьж өгөөч. За манай ээж хоёр бол эмч хүмүүс байдаг. Тэгээ одоо миний асаалттай танк шиг ард маань байждаг. Тэгээд манай нөхөр болохоор надтай адилхан жүжигчин мэрэгчлээ бит хоёр нэг ангид сурч төгссөн. Оюутан байхдаа танилцаад үерхэд тэгээд хүүхдээ олж исэн. Тэгээд одоо ингээ нэг гэр бүл болоод амьдарч байгаа. Тэгээд нөхрийг маань их хоёр гэдэг. Сонсч байвал нөхрөө шүү. Тэгээд одоо хуваараа уран бүтээл төрөөд явдаг. Тийм байгаа. Манай хүү 4 настай. Тийм. Одоо цэцэрлэгт явдаг. Одоо бол яг онлайнаар цэцэрлэгийн хичээлийг хийгээд сууж байгаа. Тийм. Онлайн гэснээс нэрээ онлайн хичээл хэр өргөөчтэй байгаа таны бодлоо? Ер нь бол амар өргөөчтэй. Яа тэгэхээр яг ийм цаг үед чинь гадаагаар чадахгүй те хүүхдүүд айгүй хэцүү байгаа штэ. Бага насны хүүхдүүд бол тэр тусмаа тэгээ гэртээ уудна. Дээрээс нь над шиг одоо нэг хүүхдтэй хүмүүс л ойлгож байгаа. Тоглох хүн байхгүй те. Тэгэл аав ээжээс нь өөр хүн байхгүй болохоор онлайн хичээл бол айгүй өргөөжтэй гэж бодож байгаа. Ангийнхаа хүүхдүүдтэй уулзч чинь өдөрт нэг цагийг те тэгээд мэдээж шиндөө шүлэг сурчин тэр болгон өдөр болгон ээж аав шүлэг дууг нь бэлдүүлээд чадахгүй зуруулаад яг хажууд нэгээд дасгал ажиллаад ч юм уу сууж чадахгүй таны мэдгүй юмыг өдөр болгон нэг шинэ юмыг ээж аав нь зааж өгч чадахгүй те мэдээж яг карантины хугацаанд бол боломжтой. Гэхдээ яг ингээд хүүхдтэй бүр туулж ажиллаад анхаарлын төвлөрүүлээд ингээд сууна гэдэг бол аюу хэцүү. Тэгэхээр тэр нь багш нар нь бол тэр зүйлийг бол яг сайн хийж чаддаг болохоор хүүхдэд амар өрөөгөөжтэй байна гэж бодож байгаа. Тэгэхээр яг карантинээс яг энэ хугацаанд мэдээж уран бүтээлч хүмүүсүүдэд илүү их цаг гарч байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ хугацаанд та хүүтэйгээ одоо яг ямар шинэ юм хийж сурсан бэ? Магадгүй одоо би ээж нэвтрүүлгийг үзэж сууж байгаа хүмүүст зөвлөхөө те. За нэг ийм тоглоом байгаа шүү. Энийг та тоглоод үзээрэй гэдэг юм уу. Тэгээ эсвэл ийм нэг аргыг би хэрэгэлсэн болохоор та бүхэн хүүхдтэй бас энийг хэрэглээрэй гэсэн нэг таны зөвлөмжөө сонсол. Би нэг одоо бол бит хоёрт амар завгүй байгаа. Яа тэгэхээр нэг онлайн хичээл гингөт даалгавар өгдөг. Тэгээ гэрийн даалгаврыг хийлгэн тэрийг баримтжуулна, видеожуулна, багш нарт нь явуулна гэх зэрэг. Ер нь бол баг гэртээ нэг жижиг студи байгуулсан гэхэд хийлдэхгүй байх. Тэгээ дээрэс нь манай уран бүтээлчд манай улсын драма эрдмийн театрын соёлын яамнаас хэрэгжүүлж авирайлж байгаа цахим орчин соёл түгээ би хариуцлагатай иргэнгээд цувралд нэгдсэн байгаа. Тэгээд уран бүтээлчд маань нэг нэгээрээ ингээд гоё дугаар гаргаад явсан. Челленжэд нэгдсэн. Тэгээд тэр ч утгаараа ингээд ер нь хийх юмнууд айгүй их байгаад байгаа болохоор яг шинээр юм бол туршиж үзээгүй хүүтэйгээ яг л хийдэг. Номоо уншдаг, үлгэрээ уншдаг, хамт буудалцаж тоглодог ч юм уу тий. Тэгэл хоолойгтэй хамт ингээл хийдэг, гурилын зурулдаг гэл өндөг халуулдаг гэл шин одоо нэг тиймэрхүү юм заах гэл тиймэрхүү л юм байгаа болохоос яг шинээр туршиж үзсэн юм байхгүй. Нэг зүйл нь юу гэсэн чинь нэг дэлхийн хүүхдийн өдөр саяхан тохиосон 11 сарын 20-нд энэ өдөр зориулаад нэг тийм бичлэг би пэйж утсаараа явуулсан. Тэрэн дээр болохоор би нөгөө Эрдэнэ сан Субашид гэдэг сургамжт үлгэрийг үгийг тайлбарласан үлгэрийг уншсан байгаа байхгүй. Тэр нь юу яагаад тийм Эрдэнэ сан Субашидыг сонгосон гэхээр ер нь одоо нөгөө нэг хүүхдүүд маань одоо яг орчин үеийн үлгэртэй нөгөө хэллэг ингээд дандаа орчин үе чицэн. Тэгээд хүүхдүүд нэг тийм яг монгол хэлний баялагийг нэг тийм мэдгүй байгаа юм шиг санагдаад Эрдэнэ сан Субашидыг сонгосон. Тийм тэгээд тэгсэн нэг тийм л шинэлэг зүйл байна да. Тэр нь болохоор нөгөө юм зөөлөн эсгий байдаг штэ. Эсгий материал тэрүүгээр ингээд амтан игээд хуруунд хийдэг амтан өөртөө ойж хийгээд хүүхдтэйгээ бас ингээ оёд тэгээд тэрүүгээр ингээд тоглуулад ярьсан. Тэр нь бол манай хүүхдэд бол айгүй их сонирхолтой байсан. Айл болгон тэр болгоо эсгий байхгүй тэгээ одоо юмнууд нэгийг болохоор авч амжихгүй бол зүгээр өнгийн цасаар ч юм уу хийх боломжтой. Тэрийг YouTube-ээс үзээд сураад хүүхдүүдтэйгээ гэл хийвэл их зүгээр юм байлээ шүү. Тийм биш үү. Зөвчтэй тэгэхээр яг энэ үед коронагийн энэ үед те хүлээрээ тогтоосон байгаа энэ үед хүүхдүүдтэйгээ хөгжилтэй тоглоомын санаануудын нэгийг та бүхэн манай Мегмар Сурангийн
зочны маань пэйж хуудас руу зочилж үзэж болох нэ. Эрдний сан Субаши 4-р бүлгээс Үнэнхүү цэцэн хүн өөрөө шинжилж мэдё. Үе балай тэнгүүд хүний үг дагаж явё. Өтөлсөн зүнэг нохой дими балай хуцахад өөр бусад нохойнууд учиргүй гүйлдё. Энэ бадгийг тайлбарлан туулайн шал үлгэрийг та бүхэндээ уншиж өгье. Эрт цагт нэгэн туулай нуурын хөвөөнд зогсож байтал гинэтхэн шал хийсэн сүрхий чимээ сонсогдож гин. Туулай айгаад зүгтэж явтал мэлхийдээ дайралджээ. Мэлхий туулайг юунээс зүгтаад явааг асуухад шал гэдэг чимээ сонсогдсон. Шал намайг хөөгөөд байна. Зүгтаарай гэд тэр хоёр цааш хамтдаа зүгтэж гин. Ингэж явсаар ойн олон ан амьтадтай дайралджээ. Амьтад туулайг мэлхий хоёрыг юунээс зүгтаад байгааг асуутал шал бит хоёрыг хөөгөөд байна. Шалнаас зүгтаарай гэд бүгдээрээ цааш хамтдаа зүгтэж гин. Ингэж зүгтэж яваад арслантай тааралджээ. Юунаас жаваа гэж асуухад туулай шал хийх гэж чимээ сонссон юм а. Шал биднийг хөөгөөд байна гэж хэлж гин. Тэгэхэд арслан шал гэдэг чимээг хэн анх хаанаас сонссон юм гэж амьтдаас асуухад амьтад нэг нэгнээсээ асуугаад би ч эннээс сонссон гэсээр байгаад туулай тунж үлдэж гинэ. Туулай чи ер нь шал гэдэг чимээг хаанаас сонссон юм гэж арслан асуухад туулай тэгвэл би шал чимээг сонссон газараа та нарыг дагуулад очие гэд нуурын хөвөө рүү олон ан амьтдыг дагуулж явжээ. Ингээд нуурын хөвөөнд очиод шал хийх чимээг арслан тэргүүтээ бүх амьтад хүлээн суудал. Гинэтхэн шал хийх сүрхий чимээ сонсогдож гинэ. Туулай энэ ч л нөгөө шал чинь шүү дээ. Шал гэдэг чимээ чинь энэ байна гэдэгтэл арслан гайхаж энэ чинь модны жимсэл усан дунах чимээ байна шүү дээ гэхэд туулайн аймхаагаас болж олон араатан дими зүгтснаа сая л олж мэджээ. Ингээд үлгэр амар сайхандаа жаргажээ. хөөе чи тоосоо 4 жилийн өмнө та хүүхдээ гаргасан шүү дээ. Тэгэхээр яг тэр цаг мөч рүү хоёлоо буцаад очих юм бол миний мэдснээр та бас яг диплома хамгаалж байхдаа тэгээ хамгаалаад 14 хоногийн дараа л төрсэн байлээ шүү дээ. Тэгэхээр яг тухайн үеийн нөхцөл байдал өөрийнхөө тэр мөчөөс хуваалцвал. Манай анги чинь нөгөө нэг юу доод курс гэж байхгүй 4 жилд нэг удаа аялалд авдаг анги байсан байхгүй. Мюзикл анги гэдэг. Тэгээд нөгөө нэг хэрвээ оюутан байх хугацаанд жирэмсэн болох юм бол одоо жилийн аваад дараа жил нь доод ангидаа орно гэсэн тийм анги байхгүй. Мэргэжлээ бүр солиод өөр ангид л ордог юм бол яг жүжигчний ангид л орох боломжтой. Манайх чинь мюзикл дуулалт гэдгээрээ бас арай өөр байсан. Тэр үед нөгөө манай багш нар маань ер нь жирэмсэн болж болохгүй гэдэг тийм юу тавьдаг гэсэн шаардлага тавьдаг байсан. Тэгээ манай нөгөө ангийн зөвлөх багшаар урт насан багш маань ажилладаг байсан. Тэгээд уртаагш маань гээд бид нарыг октоодын хурал хийгээл бид нарыг ангид суулгаж аал. За жирэмсэн болж болохгүй гэж тэгээд эхний ээлжинд бараг л нөгөө сарын тэмдэг хизээ ирсэн гэдэг бараг хийн хөтлөхүү гэдэг бараг тэр дээр тийм хурал мурал хийдэг байсан байхгүй юу. Тэгээд би нөгөө яг төгсөх курстэй жирэмсэн болцсон байхгүй юу. Тэгээд тэрийг эхлээд нилээ нуусан. Тэгээд одоо нуугаад яваад байгаа үсэн мэддэгтгээс хойш тэгээд дипломын жүжигэн дээрээ Milford манай харсан хайрстгэл гэдэг шилрийн жүжигийг бас том жүжиг штэ тэр жүжигийг авч ирсэн. Тэгээд тэр жүжигийнхаа Milford гэдэг хатагтай ролик дүрийг авч ирсэн байхгүй. Тэгээд тэр хатагтай нь бас жирэмсэн хүн тоглоход бас айгүй хүндрэлтэй хэцүү тийм дүр байсан. Хүндрэлтэй зүйл гэвэл яг тухайн үедээ нөгөө төгсөлт дипломын бичвэр гэдэг ингээ яваад байсан болохоор нэг тийм
ерөөсө ядрахыг мэдээгүй тэгээ нэг анхны жирэмслэлт болохоор ч тийм юм уу тэгээ бүх юмд л ингээл амар бэлэнгээ сэргийг явж идэг. Тэгэл ерөөсө ядрахыг мэдгүй явж байгаа л төрцөн. Тэгээ тэр ч утгаараа би бүр нөгөө ингээд ээжүүд маань ингээд штэ. За ингээ шинэ хүүхдийг нэраа хүүхдийг яаж салхилуулах вэ? Яаж усанд оруулах вэ? Яах вэ? Их вэ гэл ном уншдаг, ном худалдаж авдаг, ээж болох гэл энэ айгуу сайн бэлддэг, айгуу тийм мундаг байдаг штэ. Би тэгсэн чинь юу тэгж бэлдээ дипломын жүжиг дүр яах вэ мэлээ баг тиймээр бодож явж агаад тэгээд төрцөн дээ төрөөд стаф практик дээр л бүх юмаа сурсан. Тийм тэгээд надаа нөгөө нэг хамгийн их тусалж ирсэн гэсэн чинь бас их сонио гэдэг нөгөө нэг төрхийн имлэг дээр ингээд нөгөө нэг удаагийн памперс ингээд нэг ширхэг мэрхийгээр ингээд 2 3 ширхгээр ч юм уу бэлгийн багцууд тараагаад идэг штэ тий. Тэр дотор нөгөө нэг ингээд нэг ном гарын авлага байдаг штэ жижигхэн. Тэр гарын авлагаас би анх баг хэдэн минут салхилуулах байлгаа гэдгийг уншиж байсан. Төрснийхаа дараа. Тэр ялтчгүй эмнэлгийн хүмүүстэй бас дахин баярлаа гэж хэлье. Зөвхөн магадгүй тааж гэлтгүй те маш олон бүсгүйчүүдэд яг тэр гарын авлага нэрэл хэрэгтэй болдог. Хэрэгтэй мэдээллүүдийг бас үнэхээр агуулж чаддаг шүү тийм. Тэгэд яхав нөгөө хажууд маань ээж маань байсан болохоор бас их тус тэмтэй байсан л та. Ингэдэг шүү, тэгдэг шүү гэл. Тийм. Тэгээ би чи ер нь их аттай гэдэг. Нөгөө нэг амжилттай яваа эр хүний ард ихнэр байдаг гэл нэг үгээд штэ. Би яг эсэргээрээ миний ард яг маань нөхөр маань бүх юмыг маань хариуцаад ээждэг. Дээрээс нь аав ээж маань бүр ямар ч үед хүүхдийг маань хараад өгдөг, хүүхдийн маань цэцэрлэгээс навчдаг тий. Гэт бүр ингээд асаалтай тааг шиг байж байдаг. Ер нь бүхэл эцэг эхчүүд тийм байдаг бах. Тэгээд бүх ээж аавдаа баярлаа гэж хэлье. Би тэгэхээр интернетээс хайж үзлээ л дээ. 4 наснуудыг яг юу гэдэг вэ гэсэн чинь уяанаас алдуурсан нас гэдэг юм байна. За баг л тийм тий. Тэгэхээр танаа хүүхдийн онцлог ямар вэ энэ тал дээр? Таны зан чанарын хувьд манай хүү чи айгүй эрт хилд хөлд орцсон. Тэгээд одоо ер нь амар тийм наснаасаа арай төрүүлж яваад байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Хэлж ярьж байгаа юм нь тэгээд ойлгож байгаа нь тий арай жоохон төрүүлээд яваад байгаа юм шиг тийм санагддаг. Тэгээ яг уяанаас алдуурсан гэдэг нь баг үнэн баха. Ер нь амар одоо яг төрсгөө насн дээрээ явж байгаа. Өвөнд орохгүй, сахилахгүй удах тий. Яг тийм болохгүй юм руу л гүйдэг яг тийм насн дээрээ явж байгаа. За нэвтрүүлэг маань үргэлжилж байна үзэгчтэй. Яг энэ хэсгээс эхлээд нийгмийн хар бараан ч юм уу те эсвэл нийгэмд үнэхээр болж тулгамддаг асуудлуудын талаар бид ярилцах гэж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр болохоор хүний эрхийн өдөр тохиож байгаа юм байлээ. 12 сарын 10 бол хүний эрхийг хамгаалах өдөр юм байна. Таны бодлоор эмэгтэйчүүдийн эрх ер нь хэр хамгаалагдаж чадж байгаа бол манай улсын хэмжээнд хүүхдийн эрхийг ер нь хэр хамгаалж чадж байгаа бол таны бодлоор эмэгтэйчүүдийн эрх гээд ярихаар яг амар том сэдвэлтэй те. Тэгээд хамгаалах тал дээр бол ер нь муу гэж хаардаг штэ. Хүүхдийн эрхийг ч гэсэн те хүүхдийн хүчирхийлэл амар өндөр байна. Дээрээс нь сая яг энэ цар тахлын үеэр бол ахуйн хүчирхийлэл нэмэгдсэн статистик тоо баримт байсан гэд харахад бол хүүхдийн хүчирхийллийг одоо нөгөө шийдэж тал дээр бол айгу муу юм шиг надад санагддаг. Тэгээд яг нэг төрийн бас байгууллагууд байдаг тэл антон тохиоч гэдэг юм уу те тэдгээр хүмүүс маань л өстой хийлж ярьж нийгэмд айгу түгээж бусдыг одоо ойлгоорой гэт те байлдан дагуулж чадчихээн л гэж харж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ кейс дээр хоёул авч үзвэл 28 настай эмэгтэй дөнгөж саяхан болсон хэрэгэлтэй нөгөө амьгүй хүүхд төрүүлжээд тэгээд юу яасан хэрэг байгаа нийтийн байрны хогийн сав руу айсан харамсалтай хэрэг байгаа. Тэгэхээр энийг та ер нь юу гэж харж байна? Ер нь яагаад нийгэмд маань ийм асуудлууд гараад байгаа юм болоо таны бодлоор энийг хэрхэн өөрчлөх вэ? Магадгүй танд ингээд доторчин тийм ээ яг энийг хэрэгжүүлвэл за улсад маань 10% ч юм уу 1% ч юм уу тий өөрчлөлт авчирч чадах байх гэсэн тийм одоо нууцхан бодол байдаг бол хуваалцвал. Энэ бол бас айгүй л өргөн хүрээтэй л асуудал та. Ер нь бол айгүй олон төрлийн
хүчин зүйлүүдээс болол ийм үйлдэл хийх шийдвэр хүрдэг бах тий. Нэгдүгээр гэр бүлийн байдал, нөхөр нь хэр халамжтай эсвэл нөхөр нь байгаа үгүй эсэх тий. Хоёрдугаар болохоор нийгмийн асуудал. За хүүхэд төрүүлждэг. Тэгээд дараа нь яах вэ? Тэр хүүхдээ яаж өсгөх вэ? Одоо ажил гүйдлийн асуудал гэл бүхэл төрлийн хүчин зүйлүүд энд амар нөлөөтэй байх гэж бодож байгаа. Жишээлбэл би саяхан нөгөө нэг одоо өдөр болгон л бид нэр ингээд сошиал ертөнцөөр аялж जैन. Тэр тусмаа энэ 20 цэрийн үед бол байнга л сошиалаас мэдээлэл авч जैन. Тэг гэртээ байхдаа. Тэгээ би саяхан нэг эмэгтэй нэг влогийг үзээ суужсэн чинь Солонгост төрсөн. Солонгос нөхөртэй л доо. Тэгээд Солонгост бол хүний эрхийг, эмэгтэйчүүдийг айгүй их сайн хамгаалдаг юм гэж харсан аахгүй тэр влогоос. Төрөөд эмэгтэйчүүд төрөөд ээж хүн төрөөд тэр төрхийн эмнэлгээсээ гараад гэртээ очингууд улсаас нь асрагч гэж 14 хоногийн хугацаанд билүү сарын хугацаанд л асрагч ингээ үн төлбөргүй асрагч байдаг. Тэгэхээр тэр эмэгтэй ямар ч гэрд байдаг байсан те арга гэр ямар ч нөхцөл байдал байдаг байсан тэр хүнд ингээд улсаас нь хүүхдээ ингээд яг эд нэрэ хэцүү үе дээр ингээд хамттан байх те өөрийн бас хоол унд хийх те тэр асрагчийг ингээд өгчөж гэнэ гэдэг чинь айгүй том тустай зүйл ахгүй. Тэгэхээр тэр хүн ямар ч айцгүйгээр тэр хэцүү үеийг даван тулж байгаа тэр эмэгтэй хүн. Тэгэхээр би нөгөө нэг Монголд ерөөсөө тийм байхгүй, тийм юм байтугай ингээд төрхийн эмнэлэг дээр ямар хэцүү байдаг лээ те. Би жишээлбэл нөгөө нэг яг төрж явахдаа нэгдүгээр эмнэлэгт яг засвартай үед төрж таарад одоо нэг өрөөнд ингээл ороо байхгүй гээл ингээл амар олуулаа бууж гэндэг те. Тэгэл тэнд чинь нэг хүүхэд уйлахад энд нь ингээд өчнөө олон хүүхдээ байна гэл айгүй хэцүү байдаг. Тэгтээ хаа нэг монголчууд нэг тийм цаанаасаа нэг тисч туулах, давж туулах нэг чадвар байгаа гэдэг юм уу те. Тэгэл туулаад өнгөрч ийсэн. Тэгэхээр ер нь аль энэ тал дээр эмэгтэйчүүдийн эрхийг бол хамгаалах тал дээр Монгол бас муу. Тэгээ тэр талаараач энэ нэг хүүхдээ одоо гарах чад одоо тийм айх хийжээч хүний санд багтамгүй зүйлүүдийг хийж штэ тий. Тэр нөгөө нэг бас хогийн савнд орхиод явцсан тий. Тэр бол ингээл ер нь бол гэр бүл нийгэм бүхэл зүйлүүд хүчин зүйлүүд нөлөөлж байгаа бах. Тэгээ дээрэс нэмэгтэй хүмүүстэй эцэгчүүд маань айгу тийм ойр дотн байхгүй байгаагаас тэгээ яагаад ойр дотн байхгүй байгаа ингээд ухаад үзэхээр тэр ээж аав нь амьдралаа авч явахын тулд ажил гээд ингээд хүүхдээ хайцсан байх жишээний тий. Тэгээд ярихаар ингээд маш олон ингээл уялдаа холбоотой асуудлууд гарч ирж байгаа. Тэгэхээр миний өнцгөөс харахад ер нь монголчууд ингэдэг л ах л та ямар нэг асуудал гарч ирвэл тухайн үедээ нэг за их удаж 20 хоног ч юм уу тий шуугчаад ер нь тэр тусмаа сошиалаар ингээд шуугаал ийм эрг болчлоо яасан амир нэтрэгэд зүгээр л яриад яваад өнгөрдөг байхгүй. Тэгэхээр манай нэвтрүүлгийн зүгээс зүгээр яриад өнгөрөхөөс илүү бас нэг гаргалгааг гаргаж ирж ивэл энэ нас нийгэмдээ оруулж байгаа баг ч гэсэн хувь нэмрэн болов уу гэж бодлоо. Тэгээд таны яг дөнгөж сая хэлсэн арга бас айгүй зөв юм байна. Тэгээ хэрвээ мэдээж үзчихвэл энэ нэвтрүүлгийг үзчихвэл энэ санааг хэрэгжүүлвэл маш зүгээр юм байна. Яг тэр тусмаа монголчууд нөгөө гам барих үе гэж яддаг штэ тийм. Тэгэхээр яг тэр чинь 14-өөс сарын хугацаатай байгаад байдаг. Нэрэл одоо яг манай улсын хэмжээнд ингээ асрагчийг гаргаад өгчдөг бол үнэхээр зүгээр юм байна. Тэгээд мэдээж бас ажилгүйд багсан тий ажилтай хүмүүс ихсэн гэсэн үг л дээ тий. Тийм байна. Энэ үнэхээр шинэлэг зөв санаа юм байна. Яг энэ мэтчлэн тийм ээ гаргалгаа гарч ирж байгаа болохоор бид нар нийгмийн хүнд сэдвийг авч ярилцдаг байгаа нь ийм учиртай юм шүү. Мэдээж хоёлаа өөрчилж чадахгүй шүү дээ. Гэхдээ ингэж үзэл бодлоо илэрхийлж байна, санаагаа дэвшүүлж байна гэдэг бол хамгийн зөв вариант юм болов уу гэж. Нэвтрүүлгийн маань 2 дугаар болон одоо эхэлж байна.
За нэвтрүүлгийн 2 дугаар үе маань эхэлж байна. Та бүгд өмнөх дугааруудыг бас үзсэн бах. Энэ дээр маань зочин доошо харахгүй гээр над руу харж агаад доктор нь юу байгаа вэ гэдгийг таах хэрэгтэй байгаа. За энэ удаагийн дугаараар онцлон танд зориулаад нэг юм бүр захиалж авчирсан байгаа. Яа за. Тэгэхээр энэ амьтаа зүйлж яж магадгүй, амьгүй зүйлж магадгүй. Гэхдээ баг амьгууч яж магадгүй. Тэгсэр нэг тийм сайн зүйл биш яж магадгүй. Хатахгүй тэгээд амьгүй зүйл чинь амтаа юм байж бас магадгүй. Сайн дуу гарахгүй байгаагаа амьгүй ахаа гэдэг. Ааха. Тэгсэн чинь амар юм байл яана. За тэгвэл хойлоо юу байгааг нь та гараа оруулцгаах уу? За тэгье. За. За та гараа өгөөд наашаа харах бол. А за би харахгүй тий. Аха харахгүй. За. Би зүгээр таны гарыг даавал. Йой зайжаарэ. Яг оруулах. За. За юу ч яаж зайжаарэ. Тийм. Юу гэж бодсон? Үгүй. Цаартны нэг гаднах цаас. Юуны цаасаа? Тоорт биш юм уу? Цэцэг юм уу? Савтай цэцэг юм уу? Ёо, иши чи ямар ийгүү. Нэтэн байна. Мэжаа нэг юм байна. Зайж яг гүнзгий оруулаагүй байсан юм байна. Сайн жаарэ жаахан. Тасч байгаа. За ямарсан аюулгүй юм шиг байна. Шороо байна. Давс юм уу? Шороо. Ааха. Шороо юм За байна. та маш сайн мэдэрлээ. Энэ бол мэдээж шороо арай биш л дээ. Тэгтээ кофений нөгөө Хора кофе байсан байгаа. Энийг хараад нөгөө нэг тортны капкейкний гадар идэг. Цаас. Тийм байна. Гэтэ таны мэдрэмж бас айгүй өндөр байна. Бас ингэж оруулаад торт гэдэг хөлж байгаа гэдэг. За айгүй амархан юм. Энэ нөгөө захиалсан нөгөө юу биш юу гэн. За хоёр дахь нь За. юу байгаа вэ гэдгийг бас таах нэ. За айгүй зөрөгтэй явуулж шít гараа. Нэг сэн оронгууд л халууд үгээд ах юм. Танаасаа тэгж айгаад юм бол. Аяагаач. Айгүй амархан юм тавьж ичээ. Энд мэдээж ямар нэг захиалсан захиалгын амтэн ч юм уу гэсэн шоугаар байхгүйсаа. Тэнийг айлах зорилгоор тэгжилсэн маамаа. Одоо ч нэг яг гэр 20-нд байгаа үед бол аяг угаагч бол эмгтээч үгүй хамгийн ойрхон байгаа юм байна. Арай ойрхон сэдэг авсан байна. За тэгэхээр төрхийн эмнэлэг рүү та чимдан авч орсон гэсэн. Энэ талаараа ярьсан. Юу тэр их бас хөвшөлтэй болсон. Нэг би ч нэг хичээлгээл дипломгээ явсаар агаад ерөөсөө юм бэлдэж яг тим юм байх ёстой, тийх ёстой, эмнэлэгт ингэх ёстой гэдэг юм мэдэхгүй. Тэгээд нөгөө нэг сүүл үеийн хорлохтой байсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө амар хавганд юм билээ. Тэгээ хавагнаад одоо ер нь төгцсөн юм чинь гээд хавангаа буулгах зорилгоор эмнэлэг твтсэн. Төрх эмнэлэг дээрээ тэгээд эмнэлэг твтгэхдээ нөгөө нэг очихтой чимдаанд өрөн баах юмаа чирээ явцсан. Стенэрэ хэрэгэлдэг хамаг юм аваа явцсан. Тэгээ орсон чинь эмч маань аа чи одоо айлд явах чаа гэж загинжсэн баг. Төрхийн эмнэлэгт чинь нөгөө нэг эмнэлэг юу нэм бактери гэ тийм том оврын цүнх тийм юу оруулдаггүй чимдамдаа оруулдаггүй яг юм нэг уутан дотор манай төрсөн эмэгтэйчүүд маань мэдчих яах уутан дотор ингээд хамаг юм яг хэрэглэх хитгий юм аваад ордог. Би чинь зүгээр бараг л нэрэл стайлд явах юм шиг бэлдэж очижсэн. За нэвтрүүлгийн маань цагаас өндөрлөгдөх байгаа. Тэгэхээр танаас нэг асуултыг асууя гэж бодлоо. За шинээр аав ээж болоод удаагүй байгаа залуучуудаа хандаж хэлэх зөвлөгөө муу урлагийн хүмүүс одоо дөнгөж хөл тавьж байгаа залуучуудаасаа эднэртээ өгөх зөвлөгөөнөөс хуваалцвал. Зөвлөгөө гэхээр бас би нэг тийм амар зөвлөд байх хүн биш яах амар том ментор ч юм уу тий. Гэтэ яг дөнгөж одоо урлагийн салбарт хөл тавьж байгаа гэхээр би бараг л дөнгөж хөл тавьж байгаа хүн шүү дээ. Тийм болохоор ямар ч гэсэн ер нь бол урлагийн хүн болно тэр тусмаа
театрын жүжигчин болно гэдэг бол их төвчээр тэгээ дээрээс нь гэр бүлээ гаргуун хайн те бүр ингээд цаг наргүй л байдаг шүү дээ урлаг соёлын хүмүүс. Тийм болохоор ажиллах гэхээсээ илүү сонгохдоо их мэргэжлээ сонгохдоо их зөв сонгоорой л гэж хэлмээр байна. Тийм. Ээж аавдтай болохоор яг залуу гэр бүлүүдэд асуудлууд их тулгардаг шүү дээ. Тэр болгон дээр хүлээцтэй нэгэндээ их хүлээцтэй хандаж те юу юуны туханд үрээгүй одоо салт сарнах ч юм уу хэрүүл урал хийхээсээ зайлс хийгээсэй л гэж бодож байна. Тэгээ мэдээж ээж аав болцсон юм чинь үр хүүхэд нь үлдээ штэ тий. Тийм болохоор тэр тал дээр л илүү анхааралтай хандаасай л гэж бодож байна. Нэгэндээ хүлээцтэй байж уучлахгүй байж нэг уучлж байгаарэ л гэж хэлээ да ээж аавдтай залуу гэр бүл. Тэгэхээр таны дөнгөж сая хэллээ шүү дээ тий. Мэргэжлээ зөв сонгоорой гэдэг. Энэ нөгөө гадаадын улс орнууд дээр бас ингэдэм байл да. Яг ийм системээр явдаг. Ерөнхий боловсролын сургуулаа төгсчөөд тухайн сурагчид 1 жил олгодог. За тэр хугацаанд нөгөө сурагч маань юу хийж үзэхүү те. Одоо дуучин болохыг хүсвэл дуучин болохоо одоо юу гэдэг чинь cover night юм уу те тиймэрхүү арга хэмжээндээр очиж дуулж өөрийгөө сорих тийм хугацааг нь бас олгодсон байлээ. Манайд бол энэ систем арай нэвтрээг байгаа юм билээ. Гэтэ удахгүй нэвтэрч бас зөв сонголт ихэд нөлөөлөх байхаа гэж бодож байна. Тийм. Тэгээд ер нь мэргэжил сонголт гэдэг чинь амьдралынх нь одоо тэгэл утга учирыг л харуулж байгаа зүйл шүү дээ тий. Тэгээд тийм болохоор урлагийн замд хөл тавьсан залуучууд гэхээсээ илүү тавих гэж байгаа залуучууд маань яг би мэргэжлэр сурах нь зөв үү гэдгийг бас дахин нэгтэлжээж тий сонгоорой л гэж хэлмээр байна. Энэ бол тийм хүн болго хийгээд байдаг те тийм ажил биш маш их цаг зав маш их зүйлүүдийг өөрөө ч маш их боловсрох шаардлагатай байдаг. Тэгээ дээрэс нь гэр бүлдээ гаргах цаг хугацаа маш бага байдаг ч гэдэм үү. Тийм болохоор сонгохдоо илүү их нэгтлээрэй л гэж хэлмээр. За тэгвэл хоёлоо нэвтрүүлгээ өндөрлүүлээ да тий. За бид халдвар хамгааллын дэглэмээ сахиж манай зочин ирэхэд бид нар яг халууныг нүцсэн байгаа. Тэгээд 35.8 байсан. Айгуу даарсан байсан байлээ. Тийм. Тэгээд бид нар ч гэсэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байгаа юм шүү. Ингээд VH нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсан таньдас маш их баярлалаа. Баярлалаа. Намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан чамд болон танай хамт олонд баярлалаа. Тэгээ ажлын өндөр амжилт хүсье. За баяртай үзэгчтэй.